Энэ сарын 26-нд нийтийн тээврээр Ховд аймаг руу зорчиж байсан 2 иргэнээс коронавирусын халдвар илэрчээ. Эдгээр иргэд 1-р сарын 23-нд Улаанбаатар хотод шинжилгээ өгч хариун сөрөг гарсан учраас 25-ны автобусанд сууж Ховд аймгийг зорьсон байна. Болцсошгүй эрсдлээс урдчлан сэргийлж Ховд аймаг Дарив сумын хяналтын постон дээр хүн нэгүрээс түргөвчлсөн онцлогоор шинжилгээ авч улмаар PCR-ын шинжилгээгээр батлагджээ. Халдвартай болон хавтагч иргэдэд тодруулбал автобусны жолооч Дарив суман дээр тусгаарлаж байсан байна. Аймгийн онцгой комиссар шуурхай хуралдаж улсын онцгой комиссаас өгсөн чиглэлийн дагуу эрүүл мэндийн яам халдвар төвчин судлалын үндэсний төвд зөвшөлдсөн эдгээр иргэдийг энэ өглөө 6 цагт Дарив сумаас тусгай машин гарган тусгай маршрутын дагуу аймгийн нисэх онгоцны буудлын руу авчирж Улаанбаатар хот халдвар төвчин судлалын үндэсний төв рүү Хүннү Air авиа компани тусгай үргийн онгоцоор журмын дагуу тээвэрлэх ажлыг зохион байгууллаа. Өнөөдөр бол одоо анх удаага бас үүссэн нөхцөл байдалтай холбоотой орон нутгаас тусгай үргийн онгоцоор бас иргэдээ буцааж байна. За энэ бол одоо өчигдөр та хүн мэдж байгаа. За 2 иргэнээс бол COVID-19 вирусын халдвар илэрсэнтэй холбоотой автобусанд одоо хамт ирсэн энэ улсуудаа одоо буцаах арга хэмжээ авчиг. Энэ буцааж байгаа бас шалтгаан байгаа. За энд бол нэгдүгээрт за яг энэ халдвар авсан энэ иргэдтэй хамт ирсэн тусгаалтанд байгаа иргэдийнхээ амнаас эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалахын тулд л одоо гол арга хэмжээ энийг зохион байгуулж байгаа. Яг тэгэхээр одоо ийм олон хүн нэгэн зэрэг одоо тусгаарлагдаж орон нутагт ийм тохиолдол бол бас төвөгтэй байна. Ийм учраас одоо орон нутгаас шилжүүлэлт хийж байгаа. За нөгөө талаас бас одоо энэ хүмүүст бас харамсаж байгаа. Энэ зүгээр одоо бид нар орон нутг руу иргэд тээвэрлж байгаа энэ үйл ажиллагаанд хүртэл бид нар анхаарах шаардлагатай байна. Олон хүнийг нийтийн тээврийн автобусаар аавна гэдэг бол эрсдлийн улам одоо нэмэгдүүлж байгаа ийм асуудал байна. Ийм учраас цаашдаа хэрвээ орон нутг руу иргэд татаа авах асуудал гарвал аль болох цөөн бүрэлдэхүүнтэйгээр одоо авахын шаардлага байгаа юм байна гэсэн зүйл ажиглагдж байна. Тэгээ үнэхээр одоо бас харамсалтай байна. Өнөөдөр гэр орондоо ирж одоо нутг руугаа одоо ирлээгээд нэг хон чаддгүй буцаад одоо ингэж явах болж байгаа учраас иргэд маань одоо бухимдалтай байна. Энийг бол одоо хүлээж авч байна. Арга гэр орныхон санаа зовнил байна. Яг харахгүй одоо бид нар иргэдээ бодсон шийдвэрээ гэдгийг нэгдүгээр хэлээ. Хоёрдугаар 14 хоногийн дараа бол тусгаалтаас дахин үед нь шинжилгээ үндэслэж аймаг бол одоо өөрөө зардал мөнгө гаргаж бас иргэдээ татаа авах ажлаа дахин зохион байгуулнаа. Энэ одоо өнөөдөр явуулж байгаа ч гэсэн бид нар 14 21 хоногийн дараа бол эргүүлээд одоо татаа авалтыг энэ иргэдээ зохион байгуулалтаар аавна гэдгээ аль басаар мэдэгдээ. Онцгой комиссын шийдвэр болсон. Одоо өнөөдөр гэхэд үнэхээр энэ эрүүл мэндийн одоо шалтгаантай арга гэрийн гачигдaltaй яг л оюутан сурагч гэсэн ийм л хүмүүс одоо өнөөдөр Улаанбаатар хотод үлдчихэд арга гэр орнолоо одоо ирж байгаа. Өнөөдрийн энэ онгоцоор гэхэд харуулттай одоо 2 хүн байна. Ховтовдрын бас асуудалтай 2-3 хүн байна. Ингээд өвчин зовлонтой өндөр настай олон хүмүүс байна. 3 хүүхэд одоо зорчиж байна. Инхлээр бол одоо үнэхээр бас харамсалтай байгаа. Дарив суман дээр байгаа одоо зорчигчийн хувьд бол бас одоо харуулттай онгоцоор одоо тээврэх боломжгүй гэсэн бас ийм эмчийн дүгнэлттэй гэж арга гэр орн одоо хүсэлт гаргаж байгаа. Ийм учраас аль болох одоо арга гэр орнтой зогсны үндэстэй газраар одоо явуулах арга хэмжээ авах ийм одоо ажил асуудлыг дахин шуурхайчтай барай ярьж эцсийн шийдвэр гаргана. Удаагийн явж байгаа иргэдээс мэдээж одоо тусгаалтанд байх хугацааны болоод одоо онгоцоор явахд бол хуваас нь ямар нэгэн зардал гаргахгүй. За сая бол өөрсдөө одоо зардлаа гаргаад одоо ирж байгаа учраас 14 хоногийн дараа татаа авах асуудлыг бол аймаг бас зардал мөнгөнд одоо гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн онцгой комиссаас шуурхай хуралдаж энэ сарын 29-ний тэг цаг хүртэл аймаг хоорондоо зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтанд байгаа тодруулбал Жаргалан цуманд очсон 111, Буян цуманд очсон 7, Эрдэнэ бүрэн цуманд очсон 6, Буян цуманд очсон 4, Чанаман цуманд очсон 2, Ховд цуманд очсон 1, Мянгат цуманд очсон 5, Дөргөн цуманд очсон 6, Уян цуманд очсон 17, Дууд цуманд очсон 1, Алтаа цуманд очсон 5, Булган цуманд очсон 23, Манхан цуманд очсон 8 иргэнгээд 160-аад иргэдэд тасралтгүй хяналт тавьж болцсошгүй эрсдлээс урдсан сэргийлэх үүднээс бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын засаг дарга онцгой комиссийн дарга нарт үүрэг болгосон байна.